За сайн байна уу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр ачт моторын эмнэлгээс та бүхэндээ зориулан нурууны өвчнөө үед хийх, нурууны булчин суллах, өвдөлт намдаах хамгийн энгийн дасгалуудыг хийхээр одоо бэлдээд байна. За нэгдүгээр дасгал маань би эхлээд хүн бие бэлдсэн байх хэвээр. За энийг бол гэрийн нөхцөлд бол хийж болно. Гэртээ шалан дээр гуц дэвсээд эсвэл хүнжил дэвсээд за ямар нэг доороос нохгүй байдлаар ингээ бэлдсэн байх хэвээр. За тэгээд хатуу гадаргуу дээр хийвэл илүү зүгээрээ. За ингээд гудсан дээр дээшээ харж хэвтсэн байрлалаар хэвтнэ. За энэ байрлалаас өвдгийг нуглаад цээж рүүгээ айлуулах татаж өгнө. За ингээд татахтаа амьсгаагаа сайхан гаргаж өгнө. Өвдгийг айлуулах цээж рүүгээ сайн шахаж өгөх ёстой. За ингээд 5 тоолноо. За ингээд татахад эсрэг талын хөлийг буюу энэ зүү хөлний доогуур хэвээ идвэл зай гарах ёсгүй байдаг. Хэрвээ зай гарч байх юм бол энэ маань таны арцгийн булчин, гуйны харын булчингууд чанга үйл ажиллагааны алдагдaltaй байгааг илтгэж байгаа шинж байх нэ. За ингээд хоёр хөлн дээр ээлжлээд хийн. Сайхан амьсгаа гаргадын. За яг ингээд татахад таны гуйны хараар, өвзөгний хараар татагдах шинж тэмдэг илэрх ёстой. За ингээд татуулаад тодорхой хэмжээнд жоохон барьж өгнө. За тэр барих хугацааг бол та өөртөө л тогтоох ёстой. Ингээд ойролцоогоор нэг эхний ээлжинд бол нэг 5 орчим тоолоход бол болно. Тэгээ нөгөө хөл рүүгээ шилжинэ. Ер нь аливаа дасгалыг бол эхлээд зөөлнөөс нь шангаруулах маягтай биеийг дасгах журмаар хийх нь зөв юм аа. За ингээд бие рүүгээ сайн шахлаа, амьсгаа сайхан гаргаад өгнө. Ингээд бие сайхан суллаад өгсдөө. За дараагийн дасгал маань за гараа хоёр тийш нь дэлгэж өгнө. Т үсэг хэлбэртэй. За энэ дараагаар хоёр хөлөө дээш нь нуглана. Нуглаад нөгөө хөлийг нөгөө өвдгөн дээр ингээд давхарлан тавьж өгөх гэсэн. За ийм байрлалаас тэр атсан хөлийг өвдгийг нааша эсрэг талын матраас нь хүргэж өгнө. За ингээ явахдаа толгойг нөгөө эсрэг тал руу нь эргүүлж өгнө. За ингээл өвдгийг хүргээл буцаагаад босгох ёстой. 1. За явлаа 2. Ингээд яг эрэхтэй амьсгахаа сайхан гаргаад таазаа сайхан сул тавиад өгнө шүү. Тэгэх юм бол дасгал маань илүү үр дүнтэй болно. За та энэ дасгалыг заавал эхлээд хийж чадах албал байхгүй. Хийх гээд хичээх нь л хамгийн чухал юм. Тэгээд ингээд багаар агсаар аваад ер нь л явандаа олон хоног хийхээр хүрдэг болдог. За нөгөө хөлн дээр за ингээд амьсгаа гаргаад таазаа сайхан суллаад өгш. За хүргээл босгоно. 1 2. За энэ дасгал маань нурууны аратаас буюу эргэлт хөдөлгөөнийг сайжруулж өгдөг, нурууны арын булчингуудыг суулж өгдөг. Айгүй үр дүнтэй сайн дасгал ба. За энийг эхний ээлжинд нэг талдаа 10 удаа. Дараа нөгөө хөлөө солбоод дахиад 10 удаа хийгээрэй. Тэгээд давтамж нь ер нь эхний ээлжинд доод тал нь 5 удаагийн давтамжтай хийвэл илүү зүгээр. Тэгээд яг та олон хоног хийгээд энэ дасгал маань өөр чинь илүү тохироод ингээд сайн хийж чаддаг болохоор тоогоо мэдээж хэрэг нэмж ахиулж өгнө. Үе хоорондын хөдөлгөөнийг нөхцөлдүүлж өгдөг айгүй сайн дасгал байна. За дараагийн дасгал маань саяны дасгалыг жоохон барьсан хэлбэр шилжүүлж хийж өгнө. За арцэг яс буюу ташаагаараа жоохон унаж өгнө. Хөлөө нуглана. За эсрэг талын гараар гуйн дээр тавина. Нөгөө гарыг
эсрэг рүүгээ эргэж матраасанд нааж өгнө. За нүүр эсрэг рүү гарна. За ингээд тодорхой хэмжээнд тоолно. За эхний ээлжинд нэг их тоол хэрэггүй. Та нэг 5 орчим тоололт бол 1 2 3 4 5. За боллоо. За нөгөө талдаа. 1 2. За ингээд тоолохдоо яг амьсгаагаа сайхан гаргаад ташаагаа сайхан суллаад биеэ сайхан суллаад өгнө ш. За боллоо нөгөө талдаа. За ингээд давтамж маань эхэлж байгаа хүмүүс бол мэдээж хэрэг бага тоогоор. Тэгээ заавал чадах албал байхгүй. Багаас нь ахвала зүгээр хийх гээл хүрэх гээл оролдох нь айгүй чухал юм шүү. Тэрийг сайн та бүхэн анхаараарай. Нурууны арын булчингуудыг бас суулж өгдөг юм. Нурууны 2 том тууш булчин бий. Тэрийг сайхан суулж өгөн татаж сунгаж өгч. За дараагийн дасгал. За энэ дасгалыг бол та бүхэн сайн мэднэ. Муур хэлбэрийн дасгал гэж нэрлэдэг. За энэ дасгалыг хийхдээ дөрвөн үлсэн байрал дээр биеийн жин 2 хөл 2 гар дээр тэнцүү хэлбэрээр хуваарлагдахаар ингээд дөрвөн үлсэн байрал дээр байрлана. За эндээс эрүүгээ цээж рүүгээ шахна. За энэ ихтэй сайхан амьсгаагаа аваад за яг мөрс цээжний хэсгээр дээшээ тааз нь хөрөх гэж байгаа юм шиг төсөөлж айлгах зүтгүүлэх хэрэгтэй. За ингээд 5 тоол. 1 2 3 4 5. За гаргаарай. За ингээ амьсгаа гарахдаа ууцаараа сайхан унаад гар дээр жингээ өгөөд нүд яг нэг чиг рүү яг нэг цэг дээр төвлөрч хараад амьсгаа сайхан гаргаад өг. За хат амьсгаа авлаа. За энийг яг энэ дээшээ хүрэх гэж байгаа юм шиг төсөөлж ингэ зүгтгүүлэх нь аягүй чухал шүү. Ингээ зүгтгүүлэхэд таны далны ар дээр шуу 2 толгойд булчин дээр татал орж ирэх хэрэгтэй. За ингээд давтамж нь доод тал нь 10 удаа. Тэгээ мэдээж хэрэг 10 удаа ихэд би чинь сайхан халаад ингээд булчин шөрөмсөө суулгаад ирэх хэрэгтэй. Тэгээ мэдээж хэрэг та энийг сайн хийдэг болоод ирэхээр тоог нь мэдээж хэрэг ахиулж өгнө шүү. За дараагийн дасгал маань нурууны булчингуудын тэнцвэртэй байдлыг хангаж өгдөг юм дасгал байна. Дөрвөн үлсэн байрлалаас хөлийг жийн, гарыг өршин тэнэлгэн, нүд яг нэг цэг рүү тогтвортой харж өгөх хэрэгтэй. За ингээд 5 тоол. За нөгөө талдаа 1 2 хөл дэшээ 3 4 5. За хаа нөгөө талдаа. За ингээд мэдээж хэрэг давтамж нь бас хамгийн бага руу 5 удаа. За энэ хүний нурууны булчингууд бас ингээд өөр юм гэсэн чадамжтай байх хэвээр. Тэнцвэртэй байдлыг хадгалж чаддаг байх хэвээр. Тэгээ энэ дасгал маань энэ нөхцөлдөл энэ байдлыг бий болгож өгдөг байх нэ. За дараагийн дасгал маань өвдгөө нуглаад аргашаа сайхан хэвтээд өгнө. За ингээ гараа өгшин тэнэлгэн. Ингээд эрүү газар тулна. За яг мөрний хэсгээр доошоо айлуулах газар нааж өгнө. За энэ дасгал маань нурууны булчингуудыг сайхан хамрааж өгч суулдаг дасгал. За энийг хамгийн сүүлд нь хийгээд ингээд нуруугаа сайхан хамрааж өгнө. Энэ дасгалыг бол та хэдийвэл хэдийн хугацаагаар хэвтэж болно. За нэг 5-10 минут ч юм уу. За ингээд ачин мотор эмнэлгээс та бүхэндээ нурууны дасгалуудын талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. За та бүхэн манайтай Кирилл үсгээр Facebook хаягаар Ачт мотор гэж бичээд мессежээр холбогдож болно. Эсвэл 90047000 гэсэн утсаар холбогдсон эмчийн зөвлөгөө авч болно. За та бүхэн анхаарал тавьсан явдал баярлалаа. Зөв өвдөгөө бариараа бариад энэ яг 2 3 энэ 10 удаа хийх хэрэгтэй. За өдөө солиод баруун өвдөгөө бариад энэ мөн одоо 10 удаа ингээд
нийтдээ одоо 3 удаа 10-аар татамжтай хийгээрэй. За ингээд зүүн хөл дээр баруун хөлийг тавиад за ингээд ойн ойролцоо газар араараа дарж ингэж аваагаар дарж энийг одоо 10 удаа хийгээрэй. Мөн одоо хөлөөс олоод хийлээ. Энд дээр 10 удаа хийгээд 3 удаа татамжтай хийх хэрэгтэй. За тийм ийм байдлаас хөлөө одоо чигээр ингээд дэш энийг 10 удаа эсрэг тийшээ хараад мөн 10 удаа ингээд энийг одоо 3 удаа 30 удаа хийх. За мөн одоо арайгийн дасгал эндээс ийм байдлаас хөлөө айлуулах доошогоо чигээр ингээд 10 удаа. За нөгөө талаас хөлөөс олоод 10 удаа 3 удаа давтамжтай 30 удаа хийх хэрэгтэй. За энэ тохиол дээр мөн одоо дасгал сонирхол хийх хэрэгтэй. За энийг одоо 10 удаа 3 давтамжтайгаар 10 удаа хийгээрэй. За мөн одоо дасгалыг айлуулах одоо давтамжтайгаар хийх зүйтэй. За энийг одоо айлуулах өөрөө хойшоогоо хийгээд ийм байдлаас энэ нурууны одоо ногдмын одоо булчингуудыг чангалж байгаа юм дасгал байгаа. За мөн эндээс одоо босоод тавхан зүүн дохоогоо баруун гараараа аваад хойш татах юм дасгалууд. За энийг нэг 10 секунд нөгөө талаас 10 секунд ингээд ер нь бол 30 секундэд хийх хэрэгтэй. За иймэрхүү одоо дасгалуудыг хийхэд ер нь одоо нурууны булчингууд ясаг болж байгаа одоо булчингуудаа ажиллуулж жигд одоо баланс авч одоо олон хүмүүс одоо бас ирүүлж явж байгаа юм сайхан туршлага байна.